Тэгэхээр өөрөөр хэлбэл эзэн Есүс эд баялаг гэдэг зүйлийг Бурхантай энэ зэрэг зүйн хэмжээнд хүмүүс авч явдаг юм а гэдгийг энэ хэсэг тодорхойлж өгч байгаа. Тиймээс өөрөөр хэлбэл та нар эд баялагт үйлчлэнгээ эзэн Бурхантай зэрэг үйлчилж чадахгүй юм шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хүн эд баялаг мөн санхүү гэдэг зүйл бол маш хүний анхаарлын төвд байдаг зүйл. Зарим хүнийх нь хувьд нь бол Бурхан нь болчихсон хэмжээний зүйл юм а гэдэг энэ хэсгээс бид харж байна гэсэн үг. Тэгэхээр цаашлаад эзэн өөрөө бас хэлж байгаа. Энэгүй эд баялаг мөн санхүү гэдэг зүйл хүний зүрх сэтгэл хаана байгааг харуулдаг юм а гэж хэлсэн байдаг. Бид хамтдаа Матай ном 6:21-ийг харъя. 3. Эд баялаг чинь хаана байна? Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. За бүгд уншаагүй учраас 3. Эд баялаг чинь хаана байна? Зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно. Амен. Тэгэхээр эзэн Есүс энэ үгээр дамжуулан юу хэлж байна гэхээр мөнгө буюу эд баялаг чинь хаана байна? Зүрх сэтгэл чинь тэнд байна гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл таны мөнгө хаана явж байна? Таны зүрх сэтгэл дагаад тэнд явж идэг гэсэн үг. Тэгэхээр эд баялаг мөн санхүү гэдэг зүйл их чухал байна. Тэгэхээр заримдаа үнгүй юм гэдэг зүйл их байдаг шүү дээ. Үнгүй гэдэг зүйл байгаад байдаг. Үнгүй гэдэг зүйл нэг ёсны сайн үр дагавартай байдаггүй шалтгаан нь юу гэхээр тэнд үүн хүс төлөөгүй учраас зүрх сэтгэл нь тэнд явдаггүй байхгүй. Тиймээс тухайн сургалт, семинар, арга хэмжээ үр дүнгүй байх магадaltaй байдаг. Та нар мөнгөө төлөөд ямар нэгэн зүйлд сурж байгаа бол тэр зүйлдээ зүрх сэтгэл чинь явж идэг. Тэгээд яадаг вэ гэхээр тэр зүйлийг илүү үн цэнтэй тооцож чаддаг гэсэн үг. Та нарын ирээдүйд тийм үү хэн нэг үнтэй болцлоо гэж бодоход чинь найз залууч нь эсвэл найз охин чинь танд ерөөсөн мөнгө зарахгүй байна гэж бодвол тэр хүн ер нь танд сэтгэл байна уу гэж бодох хэрэгтэй гэсэн үг юм байна. Тань нар юм ахуулаад байгаа бол тэр хүн ер нь жоохон бас нэг бол амар ядуу байх нь нэг бол тань сэтгэлгүй байх нь гэсэн үг байна. Тэр хүн сэтгэл гаргаж байгаа бол мөнгө санхүү гаргадаг гэсэн үг. Нэг басны бид өөрийг хэлэх гэдэг нь гэхээр эзэнд бид өргөлийг өргөж байна гэдэг маань эзэнд бид юу гаргаж байна гэсэн үг. Сэтгэлийг гаргаж байна гэсэн үг. Харин бид эзэнд өргөлийг өргөдгөө бол би эзэнд сэтгэл гаргадаггүй зүгээр би маань ирэл яваад байдаг юм байна гэдэг санааг илэрхийлж байна гэсэн үг. Тийм ээ сайн бодоод үзээрэй. Та бид мөнгө санхүү эд баялаг хаан зарцуулж байна. Яг тэр зүйлдээ илүү их цаг зав зарцуулах бол. Тиймээс эд баялаг гэдэг зүйл их чухал байна. Дахин давтах юм бол эдгээрх нь эд баялаг бурхны хэмжээнд тоосогддог зүйл ахын зарим хүмүүсийн хувьд мөн эд баялаг хүний зүрх сэтгэл хаана байгааг илэрхийлэгддэг зүйл ахна. Харин эзэн Есүс өөрөө үргэл дээр маш ач холбогдол өгдөг бод. Тэр нэг удаа сум дотор ороод ард олон хэрхэн эзэн бурханд өвөл өргөж байгааг харж идэг шүү дээ. Тэгээд дагалдагч нартай дагалдагч нараа энэ эмэгтэй хамгийн ихийг өргөлөө гэж хэлж өөрөөр үргэлд маш ач холбогдол өгж байгаагаа дагалдагч нартай зааж өгдөг. За тэгэхээр харин Библиэлд хуучин гэрээний цаг үед бол Израилийн ард түмэн их олон янзын өргөлийг өргөдөг байсан юм байна. Тэгэхээр тэдний хувьд та бүхэн Библи ялангуяа Левийн номыг уншаад үзэх юм бол ойлгоно. Левийн номыг уншаад үзэх юм бол шатаад дахил, эвийн дахил, эдэн өргөл, ялын дахил, нөхөн төлбөрийн дахил гэдэг ийм ч олон дахилыг өргөдөг байсан. Тэрнээс гадна 11-гээ 2 удаа өргөдөг байсан. Тэгээ 3 жилдээ 1 удаа дахин 11 өргөдөг байсан. Маш их хэмжээний өргөлийг Израилийн ард түмэн өргөдөг байсан байна. Харин эзэн Есүс Христийн загалмайн үйл явдлаас хойш шинэ гэрээний үед эзэн бурхан ямар өргөлийг өргөөсөө гэж хүсдэг болсон бэ гэхээр за би таны карманд мөнгийг эзэн хэрхэн өргөх талаар ярьж байгаа шүү. Танд маш их хамаатай сэдв. 2 дугаар Коринт ном 9:7. 2 дугаар Коринт ном 9:7 хамт уншлаа. 3 хүн бүр доромчнаар бос, алавдлагаар бос, зүрхэндээ байгаачлан өгтөн. Учир нь ургайлахнаар өгөгчийг бурхан хайрладаг. Амен. Тэгэхээр энэ үгэн дээр эзэн хэлж байгаа. Хүн бүр харин итгэж хүн болгон дурамчнаар өргөж болохгүй шүү. Амун бас албадлагаар өргөж болохгүй шүү. Харин зүрхэндээ байгаачлан өргөөрэй. Тэр хэмжээнд зүрхэндээ байгаачлан өргөмөр нь тэр хэмжээ өргөөрэй. Бурхан урайлахнаар энэ үгийг өөрөөр орчуулган дээр баяр хөөртэйгээр гэж хэлдэг. Сайн дураараа баяр хөөртэйгээр өргөж байгаа хүмүүсийг бурхан эцэг хайрладаг юм а гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр 7 хоног бүр дэлхийд даяар хэдэн мянга сая тэрбум итгэгчнэр нэм гараг болгон эзэн бурхантай өргөлийг өргөж идэг. Ангууд тэргүй өргөлийг эзэн харахтаа үнэлт өгнөлтийг өгдөг гэсэн үг юм.
Зарим нэгэн өргөл нь эзэн бурханд таалагддаг байх нь. Тэр нь ямар өргөл вэ гэхээр дурамжхнаар өргөж байгаа өргөл. Яа намайг өргөл гэдэг юм ямар ядаргаатай юм бэ? Ингээд зовж хитэн төрөг олсон чинь буцаад өргөл өргөх нь ёстой нэрээ. Нийгэм хэцүү байна, татвар аим өндөр байна. Ийм хүн маягаар яриа. Дурамжхнаар өргөж байгаа өргөл эзэн бурханд бол таалагддаг юм а гэж. Хин нэгэн хүн эсвэл зарим нь албадлагаар намайг өргөлөө өрг, ээж өргөлөө өргөсөн үү гэд шалгаад байгаа. Манай бүлийн өдөртөж өргөхгүй бол намайг та барь жижиг гэж байн шалгаад ямар ядаргаатай хүмүүс үү? Ийм хүн маягаар өргөх юм бол эзэн бурханд таалагдахгүй гэж. Харин ямар өргөл гинэ? Урайлахнаар өргөж байгаа. Өөрөө сайн дураараа баяртайгаар өргөж байгаа өргөл. Солонгос нэг юм жишээ болсон байна л да. Саяхан сарын өмнө Солонгост шинэ нэгэн өнөөрийн нэг шинэ салбар сүм байгуулагдсан байгаа. Тэр түүхийг сонссон чинь нэг тэргүүн пастор дээр нэгэн 70 гаруй настай нэгэн хөгшин ирсэн байна л да. Тэгээд хэлж байгаа уулзж хагаад би надад 100 тэрбум вон байна. 100 тэрбум насаараа ингээд бизнес хийсэн хүн 100 тэрбум вон байгаад би хүүхдүүдтэй өгье гэсэн чинь манай хүүхдүүд аав таны мөнгө хэрэггүй бид өөрөөсөө аваа явж чадчих байгаа болохоор таны мөнгө хэрэггүй гэж хэллээ. Тийм болохоор энэ 100 тэрбум воныхоо би 10 тэрбумыг буюу 11-ийг нь сүм барихад зарцуулахыг хүсэж байна. Гэвь яаж байгаа гэхээр 10 тэрбумыг воныг өгье. Тэгээд та сүм бариад шинэ сүм эхлүүлээч гэж хэлсэн баг. Тэгээд тэр чуулганы пастор өөрөө том сүмийн пастор учраас 100 тэрбумыг аваад маш том шинэ сүмийн байр бариад тэгээд сүмээсээ пасторыг итгэгч нарыг илгээгээд дахин нэгэн сүм сарын өмнө байгуулагдаж байгаа. Тэгээ гоё нээлттэй хийж байгаа байхгүй. Тэгээ үлдсэн тэр 990 тэрбум. Тий. 90 тэрбумаа нийгмийн маш том ийм сайн дурын ажил зарцуулахаар төлөвлөж байгаа байхгүй. Нийгэмд иймэрхүү хүмүүс зөндөө байдаг байхгүй. Ингэж эзний төлөө, хааншийн төлөө амьдарч байгаа хүмүүс. Тэгэхэд та биднийг 1000 төгрөг, 100000 төгрөг, за 1 сая, 2 сая төгрөгийн асуудал шийдэж байгаа бол хэдэн тэрбум, хэдэн сая төгрөгийн өргөлийн тухайд ч гэсэн нийгэмд яригддаг гэсэн үг. Тэгэхээр бид тэр хэмжээнд өргөж чадахын тулд нь одоо бага залуу насан дээрээсээ өргөлийн тал дээр бид сайн сурах шаардлагатай байгаа гэсэн үг. Харин эзэн энэхүү өргөлийн тухайд хэрэгтэй их хэмжээний өргөл өргөж байгаа учраас эзэн бурхан талархдаг, баярлдаг биш байна. Харин эзэн бурхан урайлахнаар өгж байгаа хүмүүс л талархаж байгаа. Тиймээс өнөөдрийн миний тавханд амжуулж байгаа нүгийг сонсохдоо та бүхэн ёстой юм байна. Гийм хүн маягаар биш. Урайлахнаар хүлээн аваад урайлахнаар өргөдөг байгаасаа гэж юрэж байна. Хажуунаа хэлэхгүй урайлахнаар гэсэн шүү. Яг зөв. Энэ урайлахна гэдэг зүйл амар чухал байгаа. Би таныг шахаагүй, шахан шаардаагүй шүү. Тэгэхээр урайлахнаар энэ өргөхдөө магадгүй хэр хэмжээнд өргөөсэй гэж хүсэж байгаа юм бэ гэдэг асуултанд дээр 2 дугаар Коринт ном 8-ийн 3 дээр 2 дугаар Коринт 8-ийн 3 дээр хамт уншлаа 3. Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээрээс ч илүү сайн дураараа өргөснийг би гэрч байна. Илж Паул хэлж байгаа зүйл нь хэр чадлаараа өргөөрэй. Бас хэрээсээ хитэрсэн байдлаар өргөөрэй гэж. Нэг усны шинэ гэрээний өргөлийн хэмжээ яг тийм байна гэж заадсан биш байдаг гэсэн үг юм. Хэр хэмжээнийхөө хүрээнд магадгүй зарим нэгэн үед илүү хэрээс хитэрсэн байдлаар ч гэсэн өргөж болно гэсэн үг. Тийм ч учраас хэр хэмжээндээ хэрээс хитэрсэн байдлаар өргөөрөө гэдэг энэ үгийг хэрэгжүүлэхэд хэцүү учраас хуучин гэрээний Израилийн ард түмний өргөж байсан зарчмын дагуу 11-ийг шинэ гэрээнд авч хэрэгжүүлэн шинэ гэрээний итгэгч нар өнөөдөр дэлхийд даяар 11-ийг эзэн бурхан өргөдөг юм а гэсэн. Энэ бол өргөлийн хамгийн энгийн хэлбэр гэсэн үг байна. Ойлгосон хүн амин. Ойлгож байна тийм биз дээ. Тэгэхээр шинэ гэрээнд тодорхой хэлбэр зааж байгаагүй ч гэсэн хуучин гэрээний бурханы зааж өгсөн зарчмын дагуу 11-ийг өргөдөг байна. Тэгвэл 11 гэдэг нь юу вэ? 1000 төгрөгийн 100 төгрөг бахан, 100000 төгрөгийн 1000 төгрөг, сая төгрөгийн 100,000 төгрөг бахан, 10 сая төгрөгийн 1 сая төгрөг бахан. Тэгэхээр энэ өргөлийг өнөөдөр дэлхийд даяар олон 10 хүмүүс маань өргөж байна гэсэн үг байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн 2 дахь өдөр хушаатын шав тавих хэсэл болсон тийм үү? Тармаа зарим зургаар лайв хийж харсан баг. Тэгээд шав тавих хэслийг болж байгаа үед бид Солонгосоос 3 пастор ахлагч нар ирээд хэлж байгаа байхгүй. Тэд нэр хушаатад энэхүү сүмийн байг барихын төлөө
чуулганын 60 жилийн ой болсон байгаа байхгүй. Тэгээ 60 жилийн ой болоод болсон учраас илүү үн цэнтэй зүйлийг хийя гэдэг итгэгч нартай уриалсан байна. Тэгээ итгэгч нараа бид бүгдээрээ Монголд тэр дундаа Хушаад гэдэг газарт нь олон жил ингээд сайн мэдээний баг явсан юм байна. Бид одоо тэнд сүмийн байрыг барьж өгье гэж уриалсан байна. Тэгээд энэхүү уриалганы үндсэн дээр чуулганых нь итгэгч нар нь 11-ээс гадна өргөлийг өргөж эхэлсэн байна. 60 жилийн ойдоо зориулан чуулганы байр барих үндсэн дээр. Тэгээд хэлсэн тэр пастор орой хоол идээ суужсэн байхгүй. Манай чуулганы настай хүмүүсээс ахуулаад жоохон хүүхд хүртэл өргөл өргөж байгаа гэж хэлсэн. Жоохон хүүхд нь аав ээжээс нэг 5,000 төгрөг те 1000 төгрөг бариад тэрийг өргөл өргөж байгаа. Би үнэхээр чуулгандаа үнэхээр баярлж байгаа гэж хэлж байгаа байхгүй. Өөрөөр тэр чуулганы байрыг барих санхүү зүгээр нэг том компаниар за тийш шилжүүлчих гэж шилжүүлэгдэж байгаа биш. Тэр чуулганы итгэгч нар нь хүүхдүүд нь томчуудаас хамт ахуулаад өргөлийг өргөж. Тэгээд Монголд Хушаадд чуулганы байр барих гэж. Кишний үн цэнтэй ажил. Тийм үстэй. Тэгэхээр би энийг сонсонгоо манай чуулганых нь бас ийм юм хийвэл гоё юм шүү. Ядаж 7 хоног болон өргөлөө сайн өргөдөг байгаасаа гэсэндээ энэ номлыг бэлдсэн байна. Жохон цагаан хатаархал төрөө. Тин жоохон хүүхдүүл өргөж байгаа гэж байна. Жоохон хүүхд мөнгө авахгүй шүү дээ. Гэхдээ л аав ээжээс сурч авахгүй өргөлийг авангаа өргөл өргөж байгаа процесс гаргадаг. Бид энэ зүйлсүүдийг сурах шаардлагатай байна гэсэн. Харин гэхдээ асууж магадгүй. Тэгвэл ямар хандлагаар бид өргөх вэ? Одоо яг үндсэн сэдвээр орж байгаа. Ямар хандлагаар өргөх вэ гэхээр өргөл өргөх 3 шалтгаан бидэнд бас байгаа. Тэгээ та магадгүй та бүхэн та миний амьдралыг мэдгүй байна да манай гэр чинь ядуу мөнгө багтай би чинь чөө гэж нэг таксиныхаа мөнгөө л олдог штэ ийм хүм маягаар бодож байгаа гэдэг би мэдчихэе. Би чуулгандаа нэг зоригтой ярьж чаддаггүй сэдвүүдийн нэг бол яхааргүй өргөлийн сэдв байдаг. Магадгүй зарим нэгэн өөр чуулгануудад 7 хоног болгон өргөлийн талаар ярьдаг байхгүй. Тэгээ нэг удаа би Эрдэнтийн нэг ахлагчтай уулзаа яриа сууж ирсэн. Та тэгээ ягаад ч юм өргөлийн яриад орчихсон чинь тэдний пастор ингэдэг гинэ. Номлол нь нэг 30 минут гинэ. Тэгээд өргөл авахаас өмнө өргөлийн талаар давхар ярьдаг. Тэр нь баг дахиад 30 минут болгох шахдаг гинэ. Номлолтойгоо энэ тэнцээ өргөлд уриалдаг гинэ итгэснэ нэг. Тэгээд сонсохдоо яа бас саднал юм байна гэж бодож байгаа. Уулын шалтгааныг ойлгох хэрэгтэй байхгүй. Бидний ихэнх нь мэдгүйгээс болж өргөж чадахгүй байгаа нь их байж магадгүй. Тийм учраас харилцаанд уриалгахнаар өргөцгөөё. Өргөцгөөё. Бидний мартаарай. Тэгвэл уриалгахнаар өргөхийн тулд миний та бүхэнд хуваалцаж байгаа 3 шалтгаан нь юу гэхээр сайн бидний уншсан 1-р Коринт номын 13:13 байгаа. Ялж Паул сүнслэг бэлэг авьяасан талаар ярьж байгаад сүнслэг бэлэг авьяасаас илүү хайр юм шүү гэдэг талаар ярьж байгаад тэгж жагаад энэ 13 дахь ишлэлээр тэр хайрынхаа бүлгийг дүгнж өгч байгаа. Тавчгандаа хэлэх юм бол идүүгээ өөрөөр итгэлийн амьдралд идүүгээ итгэл, найдвар, хайр гэдэг зүйл хамгийн чухал байдаг юм шүү гэдгийг хэлж өгч байгаа. Тэг үнээс нь хамгийн чухал нь хайр юм аа гэж. Тавчгандаа ингэнээр явах юм бол итгэлийн амьдралд энэ 3 зүйл чухал байдаг шиг. Би энэ үгэн дээр үндэслэн бид эзэнд өргөх өргөлийн хандлага бол яг энэ 3 зүйлээр байдаг гэсэн үг юм. Начиг ингэж өргөлийн хандлагыг ярьж өгдөг хүн хор байгаа шүү хүмүүсээ сайн тогтоогоо амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хэлмээр. Дээрх нь итгэлийн хандлагаар бид өргөдөг. Тэгвэл ямар итгэлийн хандлагаар бид өргөдөг вэ гэхээр миний амьдрал дээр эдэлж хэрэглэж өмсөж зүүж ууж байгаа тэр бүх зүйлийг эзэн бурхан хангасан юм а гэсэн итгэлийн улмаас бид өргөлийг өргөдөг юм байна. Санал нэг байгаа юм байна. Өсөж хангараа мэн. Дахин хэлээ. Юу гэсэн үг гэхээр бидний өнөөдрийн эдэлж хэрэглэж өмсөж зөөж байгаа тэр бүх зүйлийг эзэн бурхан хангадаг юм а гэж. Зарим нэг хүмүүс бодож байгаа. Юу яриад байгаа юм бэ? Тийм биш. Манай аав хангадаг. Гэхдээ манай ээж хангадаг штэ. Гэхдээ манай нагацс хангадаг юм а. Эсвэл зарим би өөрийгөө хангадаг штэ. Гэхдээ Библийг харах юм бол та бид бурханы бүтээсэн дэлхий дээр амьдарч байна. Бурханы өгсөн агаараар амьсгалж, бурханы бүтээсэн газар дээр алхаж, бурханы өгсөн амьсгалаар амьсгалан хүн болж ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Хэрэв бурхан агаарыг авбал тэгээд та бид дуусч байгаа нь тэр. Тэгээ бурхан за би нэг 5 минут агаарыг авчдээ юм уу гэдээ авахад та бид бүгдээрээ өгөх бол. Зүгээр жишээ авч байгаа шүү. Энэ мэтлэн
бидний аав ээж ажил төрөлтэй байгаа нь бид ажиллаж амьдралж сонголт хийж хөлмөрлөж байгаа нь бүгдээрээ Бурханы ивэл байдаг. Магадгүй залуу насны дээр бид ингэж боддог л та. Би л бүгдийг хийн, манайхан л бүгдийг хийн. Гэтэ биднээс шалтгааллахгүй зүйлс маш их байгаа даа. Бурхан бидэнд өгсөн ивэл улмаас. Үүнийг Давид гэдэг хаан маш тодорхой мэддэг байсан. Тиймээс Давид гэдэг хаан өргөл өргөх үедээ энэ үгийг ашигласан байдаг. 1-р Шашны номын 29:14. Давид хаан ямар итгэлтэй байсан бэ? Хамт уншия 3. Гэхдээ би хэн болоод чанга уншаарай. Миний ард түмэн юу болоод? За хамт уншия 3. Гэхдээ би хэн болоод миний ард түмэн юу болоод ийхүү сайн дураараа өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл танаас бөгөөд таны мудраас бид төнд өгсөн юм аа. Амен. Маш тодорхойтор хэлж байгаа. Тэгэхээр энэ үгийг хизээ хэлдэг вэ гэхээр Давид хаан ард олноос өргөл барьцыг цуглуулад эзэн бурхан зориулсан маш том сүмийг барьсан тэр үедээ энэ үгийг хэлдэг. Тэр энэ үгэд юу хэлж байгаа гэхээр би хэн болоод миний ард түмэн юу болоод ийхүү сайн дураар өргөж чадсан бэ? Сүмийн тэр өргөлийг яаж өргөж чадсан бэ гэж ярьж байгаа. Уул нь ингэх хэрэгтэй байхгүй юу? Сайн дур өргөж чадсан бэ? Би зүтгээд, миний ард түмэн зүтгээд, үүлээ үзэж олсон мөнгөөрөө өргөл өргөж юм да. Энэ хүмүүсээр хэлж болох байсан ч гэсэн тэгж хэлээгүй юм. Давид хаан юуг мэдээд байна гэхээр учир нь яагаад бид ингэж өргөж чадав? Таны сүмийг барих хэмжээний өргөлийг өргөж чадав гэхээр танаас энэ бүх зүйл ирсэн бөгөөд таны мутраас байгаа бөгөөд бид таны мутраас л танд өргөж байна гэж. Давид надад итгэл байгаа. Тэр өөрөө болон хүний ард олон энэхүү өргөлийг өргөж чадж байгаа нь эзэн бурхнаас ивэлсэн учраас бид энэ өргөлийг өргөж чадж байна. Тиймээс өргөл өргөхдөө өргөлж байх ёстой хандлага энэ юм шүү. Итгэл байх ёстой. Эзэн бурхан надад энэ бүх зүйлийг, энэ боломжийг бүгд өгсөн учраас би өргөж байна. Тавчхандаа энэ юу гэсэн утгыг илэрхийлдэг вэ гэхээр эзэн бурхнаас авсан учраас л би өргөж байна гэсэн үг. Амен. Тэгэхээр надаас өргөд байгаа биш юм. Бурханаас түүний мутраас би өргөж байгаа. Өнөөдөр би 10 сая төгрөгтэй байгаад 1 сая төгрөгийг эзэн өргөж байна гэдэг маань яа би 1 сая төгрөг өргөж чинхээс илүүгээр Бурхан надад 10 сая төгрөг олох боломжийг өгсөн учраас би түүнээс авсан ивэлээсээ нэг өргөлийг өргөж байна гэсэн үг. Хэрвээ та өөрөөсөө өргөж байна гэвэл тань итгэл байхгүй байна гэсэн үг юм шүү. Тиймээс бидний мартаараа юу нэгдүгээрх нь юуны улмаас өргөдөг гинэ? Итгэлийн улмаас. Энэ бүх зүйлийг эзэн бурхан надад яасан учраас хангаж өгсөн гэдэг учраас. Хаж хүндээ итгэлийн улмаас өргөөрэй. Өргөөрэй. Амен. Амен. Хоёрдугаар нь бид найдварын улмаас өргөдөг юм а гэж. Энэ ямар найдвар гэхээр би итгэлийнхаа улмаас эзэн бурхан өргөл 11-гээ өргөх үед эзэн бурхан намайг эргүүлэн хангах болно гэсэн найдварын улмаас. Санал нэг байгаа юм аа. Найдварын улмаас өргөдөг. Хүн хөдөлмөрлөх хэрэгтэй мөн. Бид хөдөлмөрлөхөөс гадна бидний дотор байх ёстой зүйлээ харахгүйгээр энэгүй найдвар байх хэрэгтэй юм. Бид эзэн бурханд өргөх үед эзэн биднийг хангадаг юм аа. Ямар нэгэн байдлаар эзэн бурхан өргөснийхөө улмаас эзэн бурханаас хангагдаж байснаа мэдэрч исэн байл гараарахгүй. За энэ хүмүүсийн жишээг нэг сонсоод үзье бусдаа. Тэгэхээр ингэж болохгүй. Эзэн бурхан хангахдаа нэг сонирн байдлаар хангадаггүй юм. Жишээлбэл би 11-гээ эзэн бурханд өргөлөө гэж бодъё. Би 5,000 төгрөг өргөсөн байгаа. Тэр 7 хоногт явж исэн чинь газраас 10,000 төгрөг олчлоо. Ох эзэн намайг хангалаа. Энэ нь үгүй ч гэж магадгүй. Эзэн тийм сонирн байдлаар хангах нь ховор. Харин ягд ч юм тэр 7 хоногт манай аавын ажил, ээжийн ажил, эсвэл сарын дараа эсвэл манай нагаз ахцсан ч юм уу дүүгийн ажил бүтэмжтэй байж болж байна. Тэр үедээ надад чигсэн давхар ивэл орж ирж байгаа учраас эзэн бурханы баярлалаа гэж хэлж болно гэсэн. Энэ нь илүү эрүүл байх магадaltaй. Эзэн бурханы юм сонирн байдлаар ажиллах нь ховор шүү дээ. Тэр магадгүй зарим хүмүүс ингэж боддог. Хөө би эзэнд өргөчсөн. Эзэн намайг хангана гэдээ дээшээ хараад хөвтөөд ээж бол. Эзэн би намайг хангана гэсэн мэт би 11 өгчихсөн. Би зүгээр хангагдмаар байна гэж. Тэгвэл бурхан юу гэж хэлэх вэ? Чи босоо ажиллаа хийлтэй. Тэгвэл би чамайг хангая л даа гэх. Нэг талаар хөдөлмөрлөж байгаа учраас авж байгаа юм шиг боловч яг үндэ тийм биш. Зарим нэг энэ дэлхийн амьдралыг харах юм бол хөдөлмөрлөж байгаа гэрнэ улам ядуу болж байгаа хүмүүс үндэ байдаг.
Улам илүү асуудалтай болдог хүмүүс байдаг. Энэ газараас аваад мөнгө өгөөд ийш мөнгө өгөөд уул нэг л их нөлөө хэдэн сая төгрөг иргэдүүлж байгаа юм шиг боловч яг ухаад үзэхээр бүүн өртөө хүмүүс үндэ байдаг. Яг өөрөнгөөсөө идэх хөрөнгөхгүй явж идэг хүмүүс. Харин тэд хүн эзэн бурханы хангалт орж ирэх ёстой байдаг гэсэн үг юм. Тэгээс би юу гэх гэдэг нь гэхээр бид эзэнд өргөх үед эзэн намайг хангана гэсэн итгэл үргэлж байх ёстой юм. Тиймээс та бид эзэн бурханд өргөж гинэ гэдэг маань юу байгаа учраас өргөж гинэ гэсэн үг. Найдвар байгаа учраас. Магадгүй бид эзэн бурхан өргөхгүй байна гэдэг маань юу байхгүй учраас өргөхгүй гэж магадгүй. Найдвар байхгүй учраас өргөхгүй байна гэсэн. Тиймээс үүнийг 1-р Тимот ном 6:17 дээр маш Тимотоор дамжуулан хэлүүлсэн үг гэдэг. 3. Бие бүү тоо эд хөрөнгийн тодорхойгүй байдал бүү найд. Харин биднийг баясгах бүхнээр ариун хангагч бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа. Амен. Тимото баячуудад ингэж яриарэ гэсэн үг. Баян хүмүүс чинь мөнгөндөө найдаж байгаа шүү дээ. Би мөнгөтэй миний ирээдүйнээс баталгаатай. Гэтэ юу гэж хэлэх вэ? Эд хөрөнгө чинь тодорхойгүй. Тэр нь эд хөрөнгө дээр бүрэн дүүрэн найдвар тавихад хэцүү гэж. Харин юу гэж хэлэх вэ? Биднийг баясгах бүхнээр ариун хангагч бурханд найдаа гэж. Тиймээс бид бурханд найдсан найдвараар хүргэлээ өргөж байгаа. Дэлхийд даяар яг үнэ олон мянган хүмүүс өргөж байгаа. Тэр хэмжээгээр тэр хүмүүс бурханаас хангалтыг авч байгаа. Би өмнө нь та нар энэ үгийг дамжуулсан бол гэсэн дахиад ярмаар байгаа нь хичнээн өсөж байсан ч гэсэн тарих үрээ идэж болохгүй шүү гэж. Бид үрээ идчих юм бол бүр илүү өсөх бол. Өнөөдөр тарих үрээ идчихлээ хэсэг зур гоё байж магадгүй л дээ. Өнөөдөр танд тэдэн дүүрэг орж ирсэн. Яар өнөөдөр мөнгө хөрөхгүй нэг үрчиж болно. Гэтэ маргааш нь танд хангаагдах байсан тэр зүйлийг та саяхан цөлөөд явуулчих байгаа хэрэг гэсэн. Эзэн бурхан итгэлийн дагуу ажиллаа хийдэг. Тэр найдварын дагуу ажиллаа хийдэг. Өөрийг нь хайртай охин, хүүн түүнд итгэж өргөд, түүнд найдаж өргөх үед эзэн бурхан бидний эргэн тойрны бидний гэр бүлийн дээр хүмүүс дээр тэрхүү ивэлээ өгч идэг. Тэмцээний ажил, үйлчлэл нэг бүр дээр нь эзний бүтэмжтэй байдлууд байж идэг. Би зөндөө олон хүмүүсийг харсан. Өргөл 11-гээ өргөхгүйгээр эзэн бурханаар өрөөгдөж байсан хүнийг лам мэдэггүй. Бидний эзэн бурхан ариун бурхан шүү дээ. Тэр хайрын бурханаас гадна ариун бурхан учраас сахилгагүй байгаа хүүхдүүдэд зайлшгүй сахилгаж болдог. Итгэхээс өмнө бид 11-ийг өргөдөг тийм юм мэдэхгүйсэн шүү дээ. Харин итгэсний дараа 11 ч юм уу өргөл өрөхгүй байх гэдэг чинь бүр илүү гим нүглийн тоонд орохгүй гэж. Мэдэхгүй байхдаа өргөдөггүй байсан нь нэг гим бол мэдсний дараа өрөхгүй байх нь бүр илүү гим биш гэж. Та бид мэдсээр байгаа эзэн бурханд өрөхгүй байна гэдэг маань илүү эзэн бурханыг харахтаа өмнөхөөсөө илүү гим нүглийн үлдэж байгаа хэрэг болно гэсэн юм шүү. Та бид өргөлийг өрөхгүй байна гэдэг маань танаас надад юм ирээгүй штэ гэж байгаатай адилхан. Хоёрдугаарх нь та намайг хангана гэдэг би нэг сайн итгэхгүй л байна. Тийм найдахгүй л байна гэдэгтэй яг адилхан сонсогдож байгаа. Тэгээ магадгүй зарим нэг хүмүүс техникээс надад итгэл төрөхгүй байна. Тэгэж надад найдвар төрөхгүй байгаа. Библи уншаарай. Библи уншаад үзэхээр Библиэлд байгаа үгсүүдийг ойлгоод ирэх нь аяндаа итгэл, аяндаа найдвар өгдөг зүйл төрнө. Библиэлд тиймэрхүү хүмүүсийн жишээ маш их байгаа. Хажууганд найдварын улмаас өргөөрэй. Найдвар улмаас. Би тавханд хайртай энд байгаа хүнийг бүр ивэлтэй амьдраасаа гэж хүсэж байгаа. Үнэхээр эзний цуглааны гадаа зөндөө олон машинтай хүмүүс байгаа. Бүгдээ бүтсөөр машин унаад ирээд машин тавих зогсоолгүй болоосэй гэж хүсэж байгаа. Та эдийн хүүхдүүд ирээдүйд олон гой газрууд сурсан, та ч гэсэн олон газар боломжсоос эзэмшсэн, нийгэмтэй нөлөөтэй өөрөө гэсэн бизнес хийдэг, танигдсан тийм хүмүүс байгаас үнэхээр хүсэж байна. Хамгийн анхны зүйл тэр нь юу гэхээр энэ бүх зүйлийн суурь нь бид эзэн итгэсэн, найдсан энэ найдварын улмаас өргөл байх хэрэгтэй. Хэрэв итгэгч биш хүмүүс байсан бол зүгээр л
улаан галзуу хөдөлмөрлж захт болох баг. Итгэлэг хүмүүсүүд хизээч тийм зүйл болдоггүй. Учир нь тэр эзний тэр мотор байдаг. Мөн бас өргөл өрөхгүй байх үед муу нэгэн энэ боломжийг бас ашигладаг. Өнөөдрөө сонсохдоо бас цөөнгөө хүмүүс гимших байхаа гэж бодож байна. Яг одоо онлайнаар бас YouTube-аар бас олон хүмүүс байхаа гэж найдаж байгаа болохоор. Дараагийнх нь хамгийн сүүлийн хань байна. Үлддэг боловч гэдэг нь хайр 3 үлддэг боловч хамгийн агуу нь хайр юм аа. Хамгийн сүүлийнх. Яагаад бид эзэн өргөдөг вэ? Шалтгааны нэг нь энэ бол хайрын улмаас өргөдөг. Бурханд хайртай учраас түүний бий болсон чуулганд өргөдөг. Би чуулганыхаа хүмүүст хайртай учраас чуулгандаа өргөдөг. Энэ хандлага байдаг гэсэн. Яг үнэндээ энэ гурван шалтгааны хамгийн том шалтгаан бол хайр байх хэрэгтэй байхгүй. Би Бурханд хайртай учраас л түүнд өргөдөг. Би энэ чуулганд хайртай учраас энэ чуулганд өргөдөг байх хэрэгтэй гэсэн. Яг үнэндээ Бурханд хайртай гэдээ бид 1000 дуулж болно. Тэгэхдээ хайр илэрхийлэл байх хэрэгтэй. Хайр илэрхийлэл юу гэдэг вэ гэхээр хаана юу гагаа газар зүрстгэл байна гинэ? Ихлэм хаялаг байгаа. Өргөл байгаа газар зүрстгэл байна гэсэн үг. Тэр хайр илэрхийлэл болдог гэсэн үг. Яг үнэндээ бид эзэн Бурханд өргөж байгаа энэ хөө өргөл маань эзэн Бурханы зүгээс хараад үнэлт өгч гисэн. Бид юунд зарцуулдаг вэ? Эзэн Бурханы үйлчлэлийн ажилд энэ бүх өргөлийг зарцуулдаг. Нэг ч хүн карманда хулгайлж авах ирэхгүй байдаг. Хүмүүстэй. Бид үнэ зарим газар зарим сүм дотор хулгай болдог л доо нэг тийм ганц нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Нэгээд сүм юм хулгайлдаг тийм нөхдүүд байж болно. Болохгүй хэрнээ тийм зүйл байдаг шүү гэж хэлэх гэж байгаа. Гэхдээ эзэн Бурхан өөрөө мэдээд тэр хүнээс сахилгажуулалтыг хийх шүү дээ ойлгомжтой. Тэрнээс бусад тохиолдолд энэ бүх өргөл зөвхөн Бурханы ажил төлөө зарцуулагдана. Тамгны юм ярьж ойлгож байна. Та бидний өргөж байгаа өргөлөөр чуулганы пастор удирдагч нар идэх хоолоо олоод амьдарч явах хэрэгтэй. Та бидний өргөж байгаа өргөлөөр дамжуулан энэ чуулган тогныхоо мөнгө, усныхоо мөнгө төлөөд явж явах хэрэгтэй. Та бидний өргөлөөр дамжуулан энэ чуулган өөр нэгэн газар руу бензинийхаа мөнгөийг хийгээд илэрхийлэхэд явж явах хэрэгтэй. Энэ чуулгантай хайртай учраас би энэ бүхний ард байгаа эзэн Бурханд хайртай учраас өргөж явах хэрэгтэй. Хайрын улмаас. Дагдлгүй хайрын улмаас. Энэ ихдээ та нарын бүхний хувьд хэцүү байж магадгүй. Гэхдээ энэ үнэхээр чухал шалтгаан байх хэрэгтэй. Хайрын улмаас өргөх явдал. Би дахин цагж байгаа шүү. Би та бүхэн үнэхээр сайн яваасаа гэж хүсэж байгаа. Үнэхээр ивэлтэй амьдраасаа гэж хүсэж байна. Тэгэхээр цаашгүй өргөлийг өргөх сураа. Ядаж 11-ийг өргөх сураа. Тэгэхээр зарим хүмүүс хийж байгаа. Би бизнес хийдэг л дээ. Тэгэхээр чи би бизнесийнхээ орлогыг бүгдээс нь 11-ийг өгөх үү? Цэвэр ашигныхаа 11-ийг өргөөр. Тэр чинь 10 сая төгрөгийн орлогоор ирсэн бол цэвэр ашиг нь 2 сая байлаа гэж бодох юм бол тэрний 11-ийг өргөөрэй. Би зээлтэй яах вэ? Итгэлийн хэмжээний дагуу болно. Зээлээ эхлээд өгчих. Зээлээ гаргачаад тэгээ тэрнээс 11 өргөөр. Зарим нэг хүмүүс итгэлийн хэмжээтэй хүмүүс нь зүгээр 11 өргөнгөө үйлчлэхээс зээлээ төлдөг хүмүүс ч байна. Зарим нэг хүмүүс бодож байгаа надад мөнгө байхгүй шүү дээ. Өргөх гэсэн хандлага хамгийн түрүүнд зөв болгоор. Өргөх гэсэн хандлага зөв болгон эзэн Бурхантай залбиран урагшлаад үзээрэй. Аяндаа эзэн Бурхан таныг хангаж байгааг харах болно. Харин тэр үед сорилтанд битгий ороорой. Зайшгүй өргөөр. Би өргөчих юм бол би өөрөө хоцрох гэдэг шүү дээ. Тийм учраас бидэнд найдвар хэрэгтэй. Тийм учраас бидэнд итгэл хэрэгтэй. Тийм учраас бидэнд хайр хэрэгтэй байдаг байхгүй. За бүгдээр номлоо юм итгээд залбираад дуусгая. Эд баялаг хаан банд энэ зүрстгэл байдаг гэсэн тийм үү? Шинэ гэрэн дээр эзэн биднийг дурамжхнаар бус, албадлагаар бус, урайлахнаар өгөөрэй. Эз урайлахнаар өгж байгаа хүмүүст баярлдаг бөгөөд хэр чадлаараа хэрээс хитэрсэн байдлаар өргөхийг дэмжиж байна гэсэн юм. Тэгэхээр өргөл өргөхдөө 3 хандлага чухал юм аа. Эхнийх нь эзэн намайг хангасан юмаа гэсэн итгэл. Хоёрдугаарх нь
эзэн намайг хангана гэсэн найдвар. Эзэн хангасан ч хангахгүй ч бай. Би түүнд хайртай учраас өгнө. Энэ өнөөдөр маш сайн ойлгосон байхаа гэж найдаж байна. Тэгээд амьдралдаа хэрэгжүүлээд хүн болгоо ивэлэг аваасаа гэж үзэж байна. Эзэн бурхан зайлшгүй хангах болно гэдэг итгэлтэй байгаа. За өнөөдөр хамтдаа үгийн төлөө залбирцгаая.